Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоорой. Сүнстэй такси. 2011 онд цунамигаас болсон Японы зүүн нутаг дахь их газар хөдлөлтийн дараа сүнстэй таксины түүх олнон ам дамжин яригдах болов. Замаас такси барьсан зорчигчид Аяма оршуулгын газар руу ирэх болно. Хүрэх газрын очих үедийн жолооч төлбөрийн авахаар эргэгч арын суудалд нь хинч байхгүй байдаг. 60-аад оны сүүлээр нээгдсэн Чиодо метроны шугам шинэ асуудалтай тулгарчээ. Учир нь энэ шугам оршуулгын газрын доогуур өнгөрдөг ба нас барсан хүмүүсийн сүнсийг метро санамсаргүйгээр хөдөлгөөнд оруулж тэд хадан гэртээ амарч чадахгүй тэндэг байна. Тиймээс тэд зүгээр л оршуулгын газраа буцаж ирж амархыг хүсдэг. Нэгэн харанхуй бороо орсон шөнө Аяма оршуулгын газрын дэрэгдээс оршуулгын хар хувцастай эмэгтэй такси барина. Тэр эмэгтэй шүхэргэн улмаас бороонд норохгүй тулд хүрмийн толгой дээгүүрийг нөмөрсөн байлаа. Жолооч түүний царайг харж чадсангүй. Түүнийг гэр бүлийн гишүүнийхэн оршуулганд ирсэн гэж таамаглажээ. Эмэгтэй гунигтай хоолойгоор хотын төвд очих хаягаан хэлв. Уг газартаа очсны дараа тэр хэдэн минут зогсохыг хүслээ. Жолооч түүний цонхонд тусах сүүдрээс өөр зүйл олж харсангүй. 5 минут зогссны дараа эмэгтэй өөр хаяг руу очихыг хүсв. Жолооч зорьсон газарт очсны дараа төлбөрөө авахаар эргэж гартал эмэгтэй алга болж сууж байсан хэсэгт нь хідэн усны тусал үлдсэн байлаа. Гайхсан жолооч байшингийн хонхыг дарж болсон явдлыг хэлж өгөв. Байшингийн эзэн таксины үн хэд гарсныг асуулгүй ширээн дээр бэлдсэн мөнгийг өг дөөгүй өглөө. Тэр уучлалт хүсэж зорчигч өөрийнх нь охин байсныг хэлв. Нэг бороотой өдөр охин нь найз залуутайгаа уулзахаар зам гарч байхдаа осолд орж нас барсан байна. Түүнийг гэр бүлийн оршуулгын газар болох Аяомад оршуулсан ч сүүлийн 5 жилийн турш бороотой өдөр охины сүнс такси барьж гэртээ нэрдэг болсон гэв. Миний гэр бүлийн хачирхалтай нууц. Энэ болсон явдал надад тохиолдсон ба би одоо ч үүнд итгэж чаддаггүй юм. 9 дугаар ангид байхдаа би эцэг их болон эрэгтэй дүүтэйгээ амьдардаг байлаа. Бид цугтан ТV-гийн шоу нэвтрүүлэг үзэнгийн сайхан шинэ он гарч байна да гэж бодсоор орлогон явлаа. Унтаж байхдаа би хар тарж шүн дунд гинцэрч гав. Зүрх надад сонсогдохоор хүчтэй зохилж хамаг биенээс хүйтэн хөлс асгарсан байлаа. Хин нэгэн нуруу хүйтэн ус асгачихсан юм шиг л хүйт таана. Шинэ он гарч байхад хар дарж байдаг таарчтэй гэж бодов. Би дахиж унтаж чадаагүй энэ дээр хоолой хадсан тул том өрөөнд байх хөргөгч рүү зүгэллээ. Гэтэл манай гэрийнхэн бүгдээрийн зурагтны өмнө сууж байх юм. Цаг хараагүй ч 2 цаг болж байсан баха. Зурагт асаалттай ч өдөд ямар ч нэвтрүүлэг байхгүй шүү дээ. Өрөөнд анир чимээгүй. Бүх цонх нээлттэй тул өрөөнд гадаах шиг л хүйтэн байв. Энд ямар нэг зүйл буруу байлаа. Та нар юу хийгээд байгаа юм бэ? Галзуураа юу? Гэж би хагас айжчихсан салган хашгирав. Гэж дүү хэлэхэд бараг сонсогдохгүй аяархан байсанд миний нулимс орсов. Аав ээж хоёр чив чимээгүй бүхнийг харж царайнд нь хувирал байсангүй. Тэд босож цонхнуудыг хаан зурагтаа унтраан уйлж байгаа дүүд орондоо орох цаг боллоо гэж хэлээд орлоо наваачв. Шинэ жилийн үдэш хачин эвгүүцмэр байсан тул дахиж унталгүйгээр үүр зайдал комик ном уншиж өнгөрөв. Та хоёр урьд шөнө юу хийгээд байсан бэ? Гэж аав ээжээсээ маргааш өглөө асуухад тэд над руу харсан. Гэж хачирхсан янзтай дуугарав. Би сүнс гарчгаа юу гэж гайхав. Найзууд миний ярьсанд итгэсэнгүй.
Би найз охиноос 12 сард салсан тул сэтгэлээр унснаас хий юм харсан гэж өөртөө итгүүллээ. Үнээс судалгүй дахиад л шүн дунд гинцэрлээ. Бас цагийг нарийн сайн санахгүй байна. Хэн нэгэн толгойн яраас цохих шиг болсон юм. Сэрсэн хонч толгойн ард өвчтөх хэвээр л байсан. Ямар нэг ойлгомжгүй шалтгаанаар хүнсний дэлгүүрт байвал аюулгүй байх та гэсэн бодол надад төрөв. Над руу сүнс дайрчээ гэсэн бодол салахгүй байсан тул зочны өрөө рүү яаравчлаа. Тэнд хинч байсангүй. Харин орон хоолнд бэлдсэн шарсан махных бололтой утаа суунаглана. Тэгэхэд шинэ жилийн шөнө болсон зүйл санаанд орж дахиад л шүнжэнгөө унтаж чадсангүй. 2 сарын ихээр миний бие нэг л тавгүй болов. Хамаг арьс хуурайшиж, нуруу толгой хоёр түлэгдсэн мэт санагдаж би нэг маажчихвал зогсоож чаддгүй байв. Өвдөл намдах шинж байсангүй тул би эмчтэр очиж төрхөх тос авлаа. Би гэртээ усанд оржход тосон төрөх гэж байтал дүү ирэн. Би төрхөөд үгүй гэв. Би нуруугаа харуулан суутал араас хамаг хүчээр алгадаад авав. Маш их өвдөжсэн тул чи чинь яаж ийна гэж би уурандаа хашгирлаа. Би уурлах болгонд тэр уйлчихдаг тул нүд нь нулимсаар дүүрээдэрлээ. Дахиад л эхэллээ гэж би бодтол түүний хацрыг даган нулимс орсож байв. Хачирхалтай царай нь улам цайсаар цонхивсэн цагаан болж сүүлдээ ямарч сэтгэл хөдлөлгүй уйлж харагдав. Би цочирдон аав ээж рүүгэн хартал тэдний ховрилгүй царайнд ч бас нулимс орсож байв. Сайтар харвал амандаа нэг юм хийлж байлаа. Маш аяархнаар хаалхун байна гэх сонсогдов. Тэр мөчид эргэн тойрны бүх зүйл улааж ирснийн үнсэн саарл болж говров. Ухаан алдах гэж байгаа юм байх та гэж би бодон орчнон хартал гинт өөр газар байлаа. Эмнэлгийн тасагт байх шиг санагдав. Би энд яагаад байгаа юм бэ? Гэхдээ өрөөнд өвөө нагад зах хоёр сууж байгааг ойлгов. Намайг битүү биен тэр ороожээ. Тэр санахгүй байсан дээр биш үү гэж өвөө хэлв. Түүнд юу болсныг хэлэх хэрэгтэй. Тэр хүнийг одоо хүртэл цагдаа нар барьж чадаагүй гэсэн. Нагад зах надад бүгдийг хэллээ. Хэн нэгэн манай байшин шинэ жилийн шөнө гал тавьсан байв. Би тэр үед сүлжээ дэлгүүрт байсан тул аврагдсан байлаа. Эргэж ирэхдээ гал тавьсан хүний царайг харсан тул миний араас толгоороо цохиж хамаг биеийг зохиураар ухаан алдтал нүдсэн байлаа. Үхэл амьдралын цааг дээр эмнэлэгт олон сарыг өнгөрүүлсэн байв. Хэдэн сарын дурсамж надад юу ч үлдээгүй байсан. 2 сарын өмнө би амьдралын хамгийн чухал зүйлсээ алдсан байлаа. Би өөрийгөө харахад битүү биенээр ороогдож занданшуулсан шарил шиг харагдчихв. Гал тавьсан хүнийг цагдаа нар барьж чадаагүй. 5 жил өнгөрсөн ч нуруун дээр дүүгээ минь үлдээсэн бяцхан алганы дүрс одоо хүртэл арилаагүй юм. Жорлонгийн Ханако. Ханако бол 1950-ад оноос олны дунд яригдах болсон ариун цэврийн өрөөний 3 дахь жорлонд орогнох 10 жилийн бяцхан охины сүнс юм. Ханако дэлхийгээс олон ч хүнийг ор сурггүй авч удсан. Охин бусдад харагдахдаа тайрамал хар үстэй, улаан банзал өмссөн байдаг. Ханакогийн тухай яриа 1980-ад оноос бүрж хүчтэй тархах болсон. Түүнийг дэлхийн 2 дугаар дайны үеэр найзуудтайгаа нуугдаж тоглож угаад нас барсан гэж ярьдаг. Өөрөөр бас угаалгын өрөөнд хүчирхийлэгч аав ээж буюу танихгүй хүнд алуулсан ч гэж ярьдаг. Гэхдээ хамгийн их тархсан яриа нь дайны үеэр найзуудтайгаа нуугдаж тоглож угаад бөмбөгдөлтөнд өртөн нас барснаар сүнс нь амьрлаагүй гэж ярьцгаадаг. Түүнийг дуудах аргууд бий. Нэгдүгээрт угаалгын өрөөнд түүний нэрээр дуудах. 3 удаа хийсний дараа 3 дахь жорлон бүхий хаалганаас гарч ирдэг. 2 дугаарт 3 дахь хаалган дээр очин тогших. Түүнээс асуулт асууна.
"Ханако, чи тэнд байна уу?" гэж асуухад тэр байвал намуухан хоолойгоор "Тийм ээ, би сонсож байна" гэдэг. Хэрвээ хаалгыг нээвэл улаан банзал өмссөн богино тайрмал хар өстэй охин зогсож байгуулна. Тэр хаалга нээсэн хүнийг шууд жорлонд чивүүлдэг. Үхэхэд хэтэрхий заван арга учраас тэр хариулбал ариун цэврийн өрөөг нэн даруй оргихыг зөвлөх байна. Хэрв азтай бол шүү дээ. Ханакогийн түүх Японд хэд алдаршиж, үндэсний хэмжээнд сургууль цэцэрлэгийн хүүхдүүд угаалгын өрөөнд орохоос айж, тоглоомын талбай дээр Ханаког харсан гэж ярьцгаадаг байв. 1980-ад онд Ханакогийн түүх илүү их алдаршихын хэрээр хүмүүс ч бас ор сурггүй алга болж байлаа. Ханакото төстөө 2 өөр түүх бий. Нэг нь Кашима Рейко, хоёр дахь нь Аои Манто буюу Ака Мантогийн тухай. Ханакогийн сүнсийг дуудан эрүүлж болно. Гэхдээ зүгээр л ариун цэврийн өрөөнд ороод ирэхэд шууд гараад ирнэ гэсэн үг биш. Тэр бол Японы цусд мэри юм. Оролдож үзэх хэсгийг сайн бодож үзээрэй те. Тэкэ бол галт тэргэнд дарвилсан охин. Тэр шөнөр гарч ирэн хохирогчон биедэн авч явдаг урт утгаар хөнөөдөг. Тэднийг яг өөр шигэн болгодог. Түүнээс хинж зогтож чадахгүй. Тэр хүмүүсийн араас хоёр гараараа мөлхөж өлхөн гүйцэдэг. Түүнд доод бий гэж байхгүй. Нэгэн цуны халуун өдөр эмгэнэлт явдал тохиолдсон юм. Охин найзуудтайгаа галт тэрэг хүлийн зогсож байтал түүгээр тоглон мөрөн дээр нь хорхоо тавьчихсан байдаг. Охин хорхооноос үнхэлцгэн хагартал айдаг байж. Тэр айсандаа чангаар хашгирч санамсаргүйгээр галт тэрэгний зам дээр унтсан. Азгүй тохиолдлоор тэр үед галт тэрэг ирж таарчээ. Охины бие хоёр хэрчигдэн доод биеийн зам дээр нязарсан байхад үлдсэн дээд бие хэсэг хугацаанд амьдэрсэн гэдэг. Галт тэрэг ирээгүйсэн бол тэр амьд үлдэх байсан. Түүнийг яагаад тэкэ гэж дууддаг вэ гэвэл хохирогчд өгөхийн өмнө түүний энэ чимээг сонсдог юм. Бэйдэн авч явж хүн алдаг хутагнаас гарах чимээ. Тэр хохирогчтой өөр шигэн хоёр хуваадаг. Хинч түүний хурдыг гүйцэхгүй. Тэр яг л нинжа шиг хурдан. Улаан харандаа. Нэг залуу ухоос алсарын аяллаас буцаж ирэн байшин худалдаж авахар болов. Байшингаа хямдхан худалдаж авсан хосууд ихэд баяртай байлаа. Орчин нь сайхан, хотын төвтэй ойр, худалдааны төв рүү алхаад л хурцхээр зайтай. Нэг өдөр нөхөр коридороор алхаж явбал шалан дээр улаан харандаа байхыг олов. Хосууд хөөгдгүй тул хаанаасаа харандаа гарч ирснийг нөхөр гайхжээ. Өмнөх айлаас үлдсэн юм байх та гэж бодон хогийн савнд хийв. Дараагийн өдөр нөхөр ажилласаа ирлээ. Яг түрүүчийн газраа улаан харандаа хэвдэж байв. Нөхөр чих гайхаж эхнэрээсээ асуулаа. Эхнэр харандааг авч байхдаа царай нь хуухай цайв. Тэр хэлэхдээ нүүж ирснээс хойш өдөр бүр гэрийн цэвэрлэхэд улаан харандааг олж байсан гэв. Яг л нэг газартаа буюу үүдний коридорт. Нөхөр коридорт энэ хажиргалтай явдлыг гайхан зогсож байтал орчин нь нэг л хэвийн биш болохыг анзаарлаа. Коридор хэтэрхий богино байв. Тиймээс тэр коридорын төгсгөлдөх ханыг тогшиж үзтэл хүндий дуугарав. Эхнэрийн эсэргүүцлийг үлдэн уг ханыг эвдлээ. Ханны цаана гүйдэг нууц хаалга байхыг олов. Тэндээс жижиг хөрөө эсвэл хувцсны шүүгээрээ ордог бололтой. Нөхөр гүйдэг хаалгыг нээж үзэхэр шийджээ. Тэр багажны хайрцагаас алх авчран хадаасыг нэг нэгээр суглав. Сүүлийн хадаасыг суглаад хаалгыг онгойлготол жижиг нууц өрөө байхын тэр. Доторхыг нь хартал давчуу цагаан ханан дээр улаан харандаагаар үгнүүд бичсэн байв. Ханан дээр эцэс төгсгөлгүй ээжээ уучлаарай. Намайг эндээс гаргаач дээ.
ээжээ уучлаарай гэж дүүрэн бичсэн байлаа. Улаан цов. Акоманто буюу улаан цов нь Японы домогт гардаг хорлонтой сүнс юм. Акоманто сургуулийн эмэгтэй ариун цэврийн өрөөнд ихэвчлэн оргондог. Тэр хохирогчдон алхаас өмнө хэдэн асуулт асуудаг. Акоманто амьд байхдаа царайлаг залуухан дунд сургуулийн сурагч байлаа. Тэр бусдаас өөр улаан цов ихэвчлэн өмсдөг. Царайлаг учраас олон жохид араас нь гүйдэг байв. Нарийн учир шалтгааныг мэдэхгүй ч тэр шүтэн бишрэгчдээс нь зугтаж эмэгтэй ариун цэврийн өрөөнд байхдаа өгсөн бололтой. Түүний муу ёрын сүнс эргэн ирэхдээ эмэгтэй ариун цэврийн өрөөний хамгийн сүүлчийн нойлд орсон болгонд аимшигтай үхэл тулгарна гэж амласан. Тэр хохирогчийнхон өмнө гарч ирэхдээ улаан цов цагаан багтаа байдаг. Дараа нь хохирогчоос улаан нөмөргүй хөх нөмөргүй гэж асуудаг. Хохирогч улааныг сонговол Акоманто тэдний хоолойг хэрчиж толгойг нь авдаг. Хохирогчийн хүзүүнээс гарах цус хувцсыг нь будаж улаан өнгөтэй болгодог байна. Хэрв хөхөнгийг сонговол тэдний хоолойг боож алан царайг нь хөх болгодог байна. Заримдаа түүний гар суултураас гарч ирэн тэднийг боомилдог. Акомантото төстөө өөр түүхүүд бий. Тэдний нэг нь Кайнати буюу ариун цэврийн өрөөнд дэх мангас. Кайнати Киото дахь хуучин байшингуудын ариун цэврийн өрөө рүү 2 дугаар сарын 3-нд буюу Японы Сизубун баяраар сэмэрхэн ордог. Япон хуучны уламжлалт суултуур дээр хин нэг нь суух үед түүний хоёр гар доороос нь тэмтэрдэг. Энэ үед түүнийг зогсох цор ганцарга нь цагаан цаасуу улаан цаасуу гэж асуух юм. Ингэвэл тэр орхин явах болно. Жинкэнмен. Жинкэнмен бол Японд эрт үед үзэгддэг байсан хүний царайтай нохойг хэлнэ. Тэдний тухай түүх хэдэн зуун жил ам дамжин яригдсан. Тэд Японы суурин газруудад шөнөөр харагддаг. Тэднийг араас нь харвал энгийн л нэг нохой харагддагч. Урдаас нь харвал хүний царайтай байдаг байна. Жинкэнмен ярьж чаддаг ба хүнтэй тарвал уйтгартай хоолоогоор өөртөө л санаа тавь. Эсвэл би өөрийн хүснээ хийх эрх чөлөөтэй гэж хэлдэг. Заримдаа хүмүүсийн байшингийн гадаа харагдаж эсвэл зам дээр машины араас хөөж жолооч нарыг хөөдөг гэнэ. Нэг ресторан арын хаалгаран хогоон гадаа гаргаж хайдаг байв. Тогооч золбин нохой хоолны үлдэгдэл хайн хог шиншилхийг харав. Тэр нохойг хөөхөр шийдэн очтол нөгөө нохой толгоогоор эргэж гарснаа намайг тайван орхих гэсэн байна. Өөр нэг түүхэнд жолооч хурдны замаар явж байтал арын толондоо нохойг олж гарав. Цагт 100 км-ийн хурдтай явсан ч хоцрох шинж алга. Бүр заримдаа машины хажууханд давхиж байхын тэр жолооч дахин сайдар гардал нохой хүний царайтай бөгөөд над руу битгий хар гэсэн байна. Жолооч айхтар зочсноос машинтайгаа замаас гарч аимшигтай осолд оржээ. Хүн царайтай нохой бол томоохон гамшиг сүрэл ирэх дохоо муу ёр юм. 1989-с 1990 оны хооронд Жинкэнменүүдийн талаар хэрэг Японд оргилдо хүрсэн. Хүмүүс цагдаагийн газар руу залгаж байшингийнх нь орчинд байх хүн царайтай нохойг зайлуулахыг хүсдэг байв. Жинкэнменээс шалтгаалсан автобусууд ч тэр үед нилээд гардаг байсан гэнэ. Окико хүүхэлдээ. Хүүхдийн сүнс шингэсэн нууцлаг хүүхэлдийн түүх Японд хэдэн 10 жил яригдсан юм. Уг хүүхэлдэгээр тоглодог байсан охины нэрээр нэрлэгдсэн домогт Окико хүүхэлдээ бол 40 см-ийн өндөртэй, кимоногийн өмсгөлтэй, гялалдсан хар нүдтэй,
үс нь байнга ургаж байдаг. 1938 оноос хойш уг хүүхэлдээ Ивамизава хотын Маннижи сүмд хадгалагдаж байна. Сүмийн судар бичигт тэмдэглэснээр хүүхэлдээ анх эрэхтэй богино үстэй байсан бол одоо цагт 25 см хүртэл урт ургаж хүүхэлдийн өвдгөнд хүрдэг болсон. Тиймээс үсийг нь байнга засдагч эргээд л ургачихдаг байна. Түүхэнд өгүүлснээр энэ хүүхэлдэйг анх 1918 онд 17 настай Эйкичи Сузукигийн хөвгөн Саппоро хотод зочлогдсон худалдаж авсан гэдэг. Тэр Саппорогийн алдартай худалдааны гудамжуулах Тануки Кожигоос өөрийн 2 настай охин дүү Окикуд зориулан худалдаж авчээ. Охин хүүхэлдэнд их дуртай байж өдөр болгон тоглодог байсан ч дараа жил нь ханеднаас болж гинт нас барав. Гэр бүл нь бурхныхан хажууд хүүхэлдэйг залж Окику охиныхон дурсгалыг хүндэтгэн өдөр болгон залбирдаг байв. Дараахан үс нь ургасан байхыг олж мэдэв. Охины сүнс амарлалгүй хүүхэлдийн бие шингэсний дохой байлаа. 1938 онд Сузукигийн гэр бүл Сахалин руу нүүхтэн хүүхэлдийг Маннижи сүмд хадгалуулснаас хойш тэнд юм байна. Хүүхэлдийн үс яагаад ургаад байдгийг хинж тайлбарлаж чаддаггүй. Хүүхэлдийн үсийг шинжилж үзэхэд жаахан хүүхдийн үс болгон тогтогдсон. Хэдийгээр Окику гэх 1900-аад онд мэндэлсэн охины түүх хүүхэлдээтэй холбогддогч Японы сүнстэй эртний дүүхэнд Окику гэх нэр хэдэнтэй сонсогддог. Санамсаргүй тохиолдолж байж болох юм. Өөр нэг дүүхэнд Окику гэх нэртэй гэрийн зарц байсан ба түүнээс улбаалан зохиол уудж бичигдсэн. Японы Тясан Айома гэх самурын харшид Окику гэх зарц байв. Самура охины хөөрхөн царийн татагдагч охин нүүр өгсөнгүй. Айома арга зал хэрэглэхэр шийтэн үнэтэй тансаг зэрэглэлийн 10 ширхэг герман тавгийнхаа нэгийг нууж Окикуг нууц амраг нь болохгүй бол хулгайлсан гэж олонд дэлгэнэ гэж сүрдүүлв. Окику цөхөрсөнтөн ходог руу унан амиа хорлов. Окикугийн сүнс шүн болгон гарч ирэн 1-9 хүртэл тавгнуудыг тоолсон нь аимшигтай зүрхрэн уйлдаг байна. Шүн болгоны энэ явдлаас болж Айома эцэст нь галзуурж ухдаг. Бусад хувилбарууд. Окикугийн сүнсний талаарх өөр дүүхүүд бий. Нэг дүүхэнд Окику жинхнээсээ тавг хагаснаас болж эзэндээ алуулан цогцсыг худаг руу шидчихсэн гэдэг. Өөр нэг хувилбарт Айомагийн эхнэр тавгийг хагалждаг. Өөрийн гэмээ нуухын тулд хагарахай тавгийг худаг руу шидэн Окикуг хулгайлсан болгож гүтгдэг. Энд ч бас эзэн Окикуг алж худаг руу шиддэг. Өөр нэг дүүхэнд шүн бүрийн уйлах чимээг зогсоох гэж Айома нэг гэр бүлийн найзан хөлсөлж авдаг. Найз нь худгийн хажууд нуугдж байгаад Окикуг 1-9 хүртэл тоолж дуусахад гинт гарч ирэн чангаар 10 гэж хашгирдаг. Түүний дараа Окикугийн сүнс харагдахаан болсон гэдэг. Химэжи цайзын хувилбар. Жуулчдын очих дуртай газрын нэг бол Химэжи цайз дахь Окикугийн худаг юм. Химэжигийн хувилбарт Окику Айомагийн зарц байсан ба түүнийг эзэн ноёныхон эсрэг босгох гэж байгааг олж мэддэг. Окику үүнийг өөрийн амраг үнэнч дайчин эрд хэлдэг. Бослого амжилтгүй болсон. Айома үннийг олж мэдээд Окикуг буруудхан алгахаар шийддэг. 10 үнэтэй тавгийнхаа нэгийг хулгайлсан болгож үхтэл нь тарчлан алж худаг руу шиддэг. Гэхдээ Окикугийн худаг гэх нэрийг улс орон даяар хэдэн газрууд булаацалддаг байна. Бүх хувилбаруудад Окику гэх ядуу охинд тохиолдсон эмгэнэлт явдлыг өгүүлдэг юм.